За өглөөний интервью. Сонирхолтой тийм ажил хийж уулздаг та бүхэн маань зохион байгуулдаг юм байна. Мэдээж энэ эрг гэж ингэ санагдаж байна. Тэгээ хотын захиргаа, төрийн захиргааны албан агчдаас одоо өрнө гэдэг бол төрийн албаны одоо мэрэгчлэлтэнүүдийг бэлтгэдэг, тэднийг сургаж хүмүүжүүлдэг. Одоо энэ эрдэмтэн судлаач багш нарын хувьд тэр миний хувьд та бүдгийн өмнөр зогсож байгаа туул их баяртай байна. Хотын захиргаа гэж их том айл. Улаанбаатар хот өөрөө их том айл. Монгол улсын дотоодын нийт бүтээгдэхүүний 70 орчим хувийг бүрдүүлдэг. Монгол улсын нийт хүн амын нэг 50 орчим хувийг байнга төвлөрөн амьдарч суудаг. Асуудал ихтэй. Тулгымцсан асуудлууд зөндөө. Тулгымцсан асуудлуудыг нэрлээд жагсаагаар бичих юм бол маш урт жагсаалт гардаг. Агарын бохирдол, хөрсний бохирдол, замын төвлөрөл гэж жагсаагаар бичээл байвал их урт жагсаалт гарна. Хамгийн сүүлд явсаар золбин нохоо мууран дээр хүртэл очдог. Тэгээ бүгд хотын асуудал. Бүгдээр хотын асуудал. Энэ болгоныг хэрхэн шийдвэрлэх вэ? Ер нь хот гэдэг энэ том айл, хотын эдийн засаг гэдэг энэ нэг том ойлголтыг ялангуяа шийдвэр гаргах төвшөнд байгаа хүмүүст яаж зөв ойлгуулах юм? Хотыг орон нутаг гэж хардаг улсын их хурлын гишүүд ялангуяа яам тамгын газрынхан энэ хотын эдийн засгийг хэрхэн одоо дэмжих ёстой юм? Бодлогын дэмжлэг нь ямар байх ёстой юм? Өөрөө энэ хот нь макро эдийн засагт ямар одоо эерэг дан нөлөөтэй байх вэ? Нэг олон зүйлүүдийг хармаар юм байна. Саяны миний хэлсэн тэр олон тулгымцсан асуудлуудыг шийдвэрлэх суур шалтгаанаа бид нэр ирж хайх нь бол нэг номерын зорилт юм байна гэж ингэж харсан. Яг хөө зүгээр нийс хотын хуулийг би бас бичлэлсэн. Энэ хууль Монгол улс маань өөрөө ингээд 22 засаг захиргааны нэгжид хуваагддаг. Та бүхэн бүгд мэдж байгаа. 21 аймаг нэг нийслэлгээ. За энэ 22 засаг захиргааны нэгж дотроос Улаанбаатар хот өөрөө ганцаархан эрх зүйн байдлаа хуулиар тусгаалan зохицуулдаг. Тэгээ энэ хотын энэ алтан твшийн хүндэт энэ одоо хүн амын одоо эрх зүйн байдлыг хуулиар зохицуулсан ийм хуулийг 21 оны 7 сарын 7-ны өдөр шинжилсэн хариулгын улсын их хурлаар батлуулах ийм одоо боломж болцоо бүрдсэн. За тэр хуулийн гол агуулга концепц ерөөсөө суур зарчим нь юу байсан? Шинжиллийн одоо бодит үр дүнгээ юу гэж харсан гэхлээр зэрэг Улаанбаатар хотод захиргааны эрх мэдлийг нэмэгдүүлье. Санхүүгийн эрх мэдлийг бас нэмэгдүүлье гэдэг ийм зорилго тавьсан. Өөрөөр хэлбэл хотын асуудлыг та бидний асуудлыг засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх болохоор зэрэг аль нэг яамны сайд засгийн газрын хуралдаанд бидний асуудлыг танилцуулдаг. Тэрнээс хотын удирдлага юм уу хотын дарга тэнд засгийн газар дээр асуудал танилцуулдаггүй. Зүгээр магадгүй ерөнхий сайд микрофон өгөөд үг өгөөд за хотын даргатаа нэмээд нэг тайлбар хэлчих. Өгвөл энэ асуултанд хариулчих гэвэл хотын дарга одоо засгийн газрын хуралдаан дээр нэмж тайлбар хийдэг. Ийм захиргааны эрх мэдэлтэй байсан учраас ерөөсөө энэ эрх мэдлийг л бид нэр олж авах хэрэгтэй байна. Ялангуяа хоттой холбоотой асуудлыг хотын дарга өөрөө засгийн хуралдаар танилцуулдаг байхаас эхлээд асуудлыг ярих хэрэгтэй байна. Энэ нь бол мэдээж үндсэн хуулийн том үзэл санаа энэ төр тул ингээд бас юу яа хязгаарлагдгүй. Тэрнээс бид нар улс дотор улс байгуулах тухай огт яриагүй. За захиргааны эрх мэдлийн хэмжээ нь хаана очихгүй бол мэдээж тэр үндсэн хуулийн үзэл санаа дотроо бол багтнаа гэж ингэж ойлгосон. За одоо бол сая сүүл батлагдсан хуулийнхаа агуулгаар Улаанбаатар хотын дарга ямар ч үсэн өөрийнхөө асуудлыг, хотынхаа асуудлыг өөрөө засгийн газрын хуралдаанд танилцуулдаг хуулийн эрхтэй болсон. За яг өөрийнхөө танилцуулсан асуудалтай бас таслах хэрэгтэй оролцох хэмжээний ийм эрх хэмжээг хуулиар олж авсан. Гихчлэн гээ. За ингээ яг захиргааны одоо хувьд юм уу эрх зүйн хувьд бид нэр ийм боломжуудыг олж авсан. Дээрээс нь санхүүгийн боломж ямар байх ёстой вэ гэд ингээд харсан чинь өнгөрсөн 30 жилээр бид дүгнж харсан л да. Сангийн яамыг шүтэж амьдэрсэн 30 жилийн гонигт амьдрал байсан. Та бидний үед. Засгийн газар буюу сангийн яам ямар хэмжээний мөнгө хуваарлж өгнө. Тэр мөнгөөр нь бид нэр амьдрах гэж хичээдэг. Хүн болгонд нэг өөр ингэсэн амьдрах арга ухаан байдаг да. Хүн болгонд. Та бүхэн ч гэсэн өөр ингэсэн амьдрах арга ухаантай.
Айл болгон бас өөр өөрийн гэсэн амьдрах арга ухаантай. Яг түүнтэй нэг адил Улаанбаатар хотын амьдрах арга ухаан нь эх 30 жил тэгвэл ямар байх юм бэ гэд асуулт гарч ирээд байна. Бид яаж ажиллаж амьдрах юм бэ гэд. Тэгээ эндээс л одоо өөрөлдвөл суур шалтгаанаа хайх гэж хичээсэн. Тэрнээс одоо өмнөх 30 жилийн түүхээ эргээд харахлаар зэрэг тэр сангийн яамнаас хуваарьж өгдөг тэр төсвийн мөнгөөр хинч байгаад ямар ч хотын дарга байгаад ямар ч дорж дулмаа цэцгээ Балтуул амар сайхан Сумья Базар Нямбатар та байгаач өөрөлдвөл энэ хотын тулгымцсан асуудыг шийдэхгүй. Тэгээд зарим нэг нөхдүүд улс төр хийдэг л дээ. Наад нөхөр чинь болохгүй байгаа. Манийгаад намайг тавьчих. Манчин ялзуулаад үг юм уу энэ төр гэдэг улс төр хийдэг байхгүй. Тэгээд би тийм нөхдүүд бол битээ худлаа ирээд. Тэгэхээр сур шалтгаан хайх хэрэгтэй гэж. За ингээд жижигхэн оршил ярьлаа. Хуулийн тухай товчхон дурдсан, хууль бичсэн, хуулийг бичих юм боломж надад олдсон. Тэгээд Улаанбаатар хотын хууль 23 зүйл бүхий ийм хууль байсныг 51 зүйлтэй ийм одоо хууль болгож өөрчилж, шинчилж, найруулж бичсэн. Тэгвэл яг зүгээр та бүгд өнгөрсөн нөхцөл байдлыг бас сайн ойлгосоо гэдэг агуулгаар би хэлэх гээд энийг яриад байгаа. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал тогтоол гаргадаг. Та бүгдээр мэдж хотын даргууд захирамж гаргадаг. Энэ захиргааны шийдвэрүүд баггүй. Тэгээд тэр захиргааны шийдвэрийн чинь нөгөө дээр талд нь юм хуулийн үндэслэл хэсгийг бичдэг шүү дээ. Тийм хуулийн тэдийг үндэслээд, ийм хуулийн тэдийг үндэслээд гэдэг иргэдийн хурц тогтоолоод тэгж хуулийн үндэслэлүүдэд бичдэг. Албаны баланкн дээр. Өнгөрсөн 30 жилийг эргээд харахлаар зэрэг нийслэлийн иргэдийн хурлын тогтоол хотын даргын захирамжийн тэр хуулийн үндэслэл хэсэгт нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн тэдийг үндэслээд гэдэг зүйл залт бараг бичигдэг. Бараг бичигдэг. Тэгээ бид 30 жил хуультай юм шиг амьдэрсэн. Тэр хууль 94 оны 7 сарын 5-нд батлагдсан хууль л да. 92 оны 1 сарын 13-нд 4-р үндсэн хууль үеийн шинэ үндсэн хууль батлагдсны дараа улсын их хурл хотын удирдлагуудад үүрэг даалгавар өгөөд за ингээд үндсэн хуулийн 13-т бол Монгол улсын нийслэл нь Улаанбаатар хот муу юм байна. За энэ хот нь эрх зүйн байдлаа хуулиар зохицуулах ёстой. Тийм учраас хотын удирдлагууд та нарын хуулийг бичгээд тэгээ тэр үеийн удирдлагууд буюу тэр үед хотын дараагаар ажиллаж байсан баасан жив дарга ажлын хэсгийг ахалж байгаа. Тэгээ 23 зүйлтэй ийм хууль бичсэн. Харамсалтай. Одоо миний энэ даяар дурддагдан хот тосгоны эрх зүйн байдлын тухай хууль мөн 94 онд бичигдээд нэг ч удаа амлаагүй шиг манай хууль ер нь баг ам орог. Тэгээ сая 21 оны 7 сарын 7-ны өдөр нөгөө 23 зүйлтэй байсан хуулиа 51 зүйл бүхий хууль болгож юм шинжилсэн найруулга хийж улсын их хурлаар алах зохиулсан. Шинжилсэн найруулга гэдэг бол тухайн хуулийнхаа 51%-аас хэтрэхгүй хэмжээний одоо өөрчлөлт хийхийг хэлдэг юм байлээ. Тэгээд шинжилсэн найруулгыг хэлэлцэж батлах процесс нэг өөр, цоошин хуулийг бичсэн тохиолдолд тэр хуулийг хэлэлцэж батлах улсын хурлын процесс нь бас нэг өөр. Тэгээд тэр ажлын хэсгийг би ахаж ажиж таарсан одоо хотын үеийн дарга үүрэг өгсөн. Тэгээд түрүүний хэлдгээр санхүүгийн эрх мэдлээ жоох юм хайсан, захиргааны эрх мэдлээ олж авах гэж хичээсэн. Тэгээд шинжилсэн найруулга гэж байгаа боловч 23 зүйлтэй хуулийн 51% гэхээр би 12 зүйлийг нэмж бичих юм хуулийн боломж надад байсан. Гэхдээ бодлуулсаар хагаад 51 зүйл өхий ийм одоо нийслэлийн хуулийг бичиж улсын хурлаар алах зохиулсан. Тэгээд тэр хуулийнхаа нэрийг хүртэл өөрчилсөн. Үндсэн хуулийн тэр 13-т байдаг өгүүлбэрийг яг тэр чигээр навч хуулиа нэрлсэн. Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг ингээд нэрийг өөрчилсөн. Их хурлын гишүүд гайхаад байсан л да. Энд чинь шинжилсэн найруулга гэдээсэн чинь нэр нь хүртэл өөр болчихлоо. Энд чинь нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн найруулгыг хэлэлцсэн гэсэн чинь Монгол улсын нийслэл Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль гэдэг нэр нь хүртэл өөр байна штэ гэдэг. Ингээд зэхгүй. За яг хөө тэр нь бол одоо өөрөөр та бидний амбиц гэхгүй. Бид нэр одоо өөрөөр ингээд энэ Улаанбаатар хот гэдэг чинь бол Монгол улсын нийслэл шүү гэдэг юм том амбицаа бид нар юу яасан юм аа гаргах гэж ингэж хичээсэн. Тэгээ энэ хууль батлагдсан. Тэгээ энэ хуулийн 49-ийн нэгд нийслэлийн засаг дарга нь өөрийнхөө дэргэд ийм бодлогын судалгаа шинжилгээний хүрээлэн буюу think tank-тай байна гэж бичсэн.
Тэгсэн чинь яг хууль бичээ явж байхад сангийн яам, хууль зүйн яамаар их жил орчмын хугацаанд их олон хилцүүлгүүд болсон л да. Тэгэл юу илүү дутуу байгуулад байгаа энийг хасал гэдэг. Хасагчдаг, буцаагаад биччихдэг. Тэгэл улсын их хурлаар байнгын хороодоор очив. Энэ юу юм хасал гэдэг, буцаагаад биччихдэг. Бүлгийн хурлуудаар ингээд бас хасвар ингээд их зөндөө юмнууд явсан. Тэгэхдээ зүтгэсээр хагаад энэ хуулийнхаа энэ Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын эрхтэн байдлын тухай хуулийн 49-ийн нэгдэн нийслэлийн засаг дарга нь өөрийнхөө дэргэд бодлогын юм судалгаа шинжилгээний хүрээлэн буюу англиар бол think tank-тай байна. Өөрөөр хэлбэл ийм олон улсын кейс байна гэдэг ингээд зүтгээ батлуулсан юм аа. Тэгээ энийгээ би бас өөрөө байгуулах юм одоо юу таараад бас нэг хувь зохиол таараад тэр үед хотын орлогч даргаар ажиллаж байсан төрийн хяналтын тухай хууль гараад орлогч дарганы тоогцол аймгийн дарга нэг л орлогчтой бол хотын дарга хоёроос илүү байж болохгүй гэдэг. Тэгээ одоо яг тэр үеийн хотын даргадаа та хинтэйгээ үлдэх нь одоо таны л асуудал хинтэйгээ үлдвэл амар байна гэдэг ороод хэлчихсэн чинь манай хүн баг ингэсэн хөхгүй. Ингээд за давг дарга юу яа. Та тэгвэл тэр нөгөө think tank гэдэг юм байгуул. Эний чинь танаас өөр юм ойлгох хүн алга гэдэг. Тэгээ 22 оны 6 сард намайг томлоод орлогч хотын орлогч даргаас чөлөөлөд энэ think tank-ийн захирал гэдэг ингээд томлоод тэр захирамжийнхаа хуулбарыг надад өгөө гаргасан хөхгүй. Тэгээ гар дээр нэг захирамжийн хуулбартай ганцаархнаа 22 оны одоо 6 сард наадмын өмнөх. За тэрнээс хойш тэгээд энэ судалгааны төв бүтц дөрвөн өнтрийн иргэдийн хурлаар батлуулаад олон судлаач шинжээч залуучуудыг бөөгнүүлээд ер нь бидний одоо юу гэдэг roadmap буюу явах зам чиглэл үйл ажиллагааны чиглэл ямар байхын энэ төр гээд их олон зүйлүүдийг бид нэр тооцож үзэж байгаад одоо нэг 30-аад хүний бүрэлдэхүүнтэй дандаа шинжээчнэр тэгээ энэ хотын 100 гаруй байгууллагууд дээр байдаг маш их одоо задгаа датануудыг бөөгнүүлж эхэлсэн. Тэнд анализ хийж эхэлсэн. Тэдний уялдаа холбоог ойртуулах гэж бас хичээж эхэлсэн. За энэ нь өөрөөр хэлбэл хотын төлөө шийдвэр гаргаж байгаа удирдлагын багт зөв одоо шийдвэр гаргах, шийдвэрийн төслийг санал болгох ийм л одоо ажлыг манай судалгааны төвийн одоо шинжээч аналист залуучууд одоо хийж эхэлсэн. Гэдгийг та бүхэндээ хэлье. Тэгээ бид нэр илүү нэг юм шинжлэх ухааны арга аргачлалаар ажиллах ийм одоо үйл ажиллагааны чиглэл зорилго тавьсан инновацийг одоо дэмжсэн ийм бүтээлч байдлаар ханддаг бай гэж бас ингэж одоо өөрсдөө тодорхойлсон уламжлалт буюу өнгөрсөн 30 жилийн одоо тэр чиг хандлагаас арай өөрөөр одоо хэдүүлээ бодож сэтгэдэг бай. Ялангуяа сошиал интернет дээр та нар бүгдээрээ анзаардаг да. Хөөе улс төрчдөө та нар энэ мэрэгжлийн хүмүүсээ сонсооч, улс төрчдөө сонсоо, юугаа инженерүүдээ сонсооч, эрдэмтдээ сонсооч гэдэг олон нийт чинь ингээ шаагаал өгдөг штэ. Тэгэхээр зэрэг хотын даргад бол өөрөөр хэлбэл салбарт ажиллаж байгаа эрдэмтэн судлаач нартай ингээд ярилцаа суух цаг зав нь биологийн хөвдөж байхгүй. Бараг тэр хүний ажлын байрны тодорхойлолтоор хүлээсэн чиг үүргээ хэрэгжүүлэх тэр хүрээндэж тэр хүн тийм боломж цаг байхгүй. Тэрийг хэн хийдэг вэ? Тэрийг бид хэд хийгээд байгаа. За ингээд илүү мэрэгжлийн чиглэлд нь ажиллах зүйлтэй юм байна. Ийм байдлаар асуудлыг харъя гэж ингэж ойлгосон. За тэгээ өнгөрсөн 30 жилээр би дахиад дурдж байгаа. Бид ямархуу байдлаар ажиллаж амьдарч яаж шийдвэр гаргадаг байсан бэ гэсэн чинь илүү бид нэр үр дагавартай ноцолцсон юм 30 жил байсан. Дандаа асуудал өрнөсөн хойно араас нь бид нар нөгөөхөө гал унтраах маягаар одоо асуудлыг шийдвэрлэх гэж ингэж зүтгэж ирсэн. Тэр нь тухайн үед хотыг удирдахжсэн хүмүүсийн одоо юу гэдэг чадамжгүй ч юм уу тэдний сэтгэлгүйгээс болоогүй л дээ. Тэнднэрт байсан захиргааны болоо санхүүгийн эрх мэдлийн хэмжээндээ ийм л арга хэмжээ авдаг байсан. Тийм учраас бид нар илүү шалтгаанаар баримжаасан асуудлыг шийдвэрлэх ийм одоо бодлогыг хот маань цаашдаа авчих хэрэгтэй байна. Бидний одоо зүйлийг хотын удирдлагуудад санд болгосон тэд маань биднийг их сонсдог болсон. Зүгээр жишээ хэлэхэд бол энэ think tank-ууд их олон газар байдаг. Тэгэхэд бол энэ зүгээр түгээмэл
Солонгосын парламент гэхэд л өөрийнхөө дэргэд одоо 800 гаруй судлаач эрдэмтдээс бүрдсэн ийм судалгааны том хүрээлэнтэй. Тэр хүрээлэн нь нэг 10 гаруй ийм судалгааны чиглэлийн өөр ийм судалгааны хүрээлэнгүүд тэнд нэг 800 гаруй одоо PhD доктороос дээш эрдмийн зэрэг цолтой ийм одоо судлаач эрдэмтэд ажилладаг. Солонгосын парламентаар хилцэж байгаа тэр асуудал дээр тухайн салбарын одоо судлаач эрдэмтдийн дүгнэлтийг заавал хамт хэлэлцдэг. Жишээ нь гэгчлэн. Бизнес центртууд одоо жишээ Coca-Cola гэдэг дэлхийн түвшний том компани байна. Тэдний хүрт өөрийнхөө одоо дэргэд энэ судалгааны think tankтай. Өөрөөр хэлбэл 10 жилийн дараа Coca-Cola хэрэглэгчийн чиг хандлагыг судлаас авчирдаг. Тэр үеийн хүмүүс одоо ямар сав баглаа бодол хүсэх нь вэ? Өөрөөр хэлбэл хүмүүсийн хэрэглээний хандлага хайчих нь вэ? Амьдралын зан үйлийн хандлага нь хайчих нь вэ гэдэг ингээд судлаас авчирдаг. Тэгээд өөрөөр хэлбэл компанийнхаа удирдлагуудад тодорхой одоо асуудлуудыг санал болгоод байж байгаа юм судалгааны төвүүдтэй түүнтэй адилхан Улаанбаатар хот ч гэсэн өөрийн гэсэн судалгааны одоо хүрээлэнтэй байх нь зөв юм байна гэдэг ийм зөвлөх хуулинд бичээд ингээд нэг ийм үйл ажиллагааны чиглэл тодорхойлоод өөрсдийнхөө шүү дээ бид өөрсдийнхөө тодорхойлоод ингээд зүтгэсэн. Одоо бол бид нэг шинэ ухааны академийн харьяа судалгааны хүрээлэнгүүд байна. Их сургуулиудын дэргэд ийм бас судалгааны хүрээлэнгүүд байна. Нийлээд нэг 21 судалгааны хүрээлэн гэх нэг 200 орчим эрдэмтэд одоо тоогууд нэмэгдсэн. 200 орчим эрдэмтэд надтай ингээ байнгын хамтын ажиллагаатай ажилладаг. За ингээ жилд одоо анх байгуулагдсан 22 оны 8 сараас хойш ингээд анх байгуулагдсан цагаас манай хийсэн судалгааны тоонууд байна. Манайхтай хамтарч ажилладаг байгууллагууд байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд манайхтай одоо хамтарсан судалгаа хийдэг. Цагдаагийн ерөнхий газар манайхтай жишээ судалгаа хийдэг. Тэд нар бол гэмт хэрэг зөрчлийнхээ мэдээллийг зүгээр бүртгэдэг юм ил. Ерөөсөө тэрэн дээр нэг айхтар анализ хийдэг. Гэмт хэрэг ямар шалтгаанаас үүдэж гарав гэдэг суурь шалтгаан дээр анализ хийх тал дээр тэд нар илүү бид дутмаг байсан юм байна. Энэ ингэж илүү шинжлэх ухаанчаар хандах нь зөв юм байна. Ер нь зүгээр их том архив байгаад. Бүртгэл уусаа. Бүртгэл гэдэг. Өнгөрсөн жил тийм одоо хүний эрүүл мэндийн эсрэг танхаан цэцэлтэй ийм гэмт хэрэг тэд гарлаа, автомашины гэмт хэрэг тэд гарлаа, хүн амны гэмт хэрэг тэд гарлаа гэдэг юм бүртгээд байдаг. Тэгээ яав гэдэг дээр дүгнэлт хийдэг үг хичээнэ ч юм уу. Гэгчлэнгийн бид нар одоо юу гэдэг юм төрийн захиргааны одоо судалгааны байгууллагуудтай ингээд нэлээд хамтарч ажилладаг болсон. Тэгээ энэ нь бол их сонирхолтой хотын удирдлагууд сонирхолтой байгаа, надад ч их сонирхолтой байгаа. Эндээ би бол бас дурлж ажиллаад байгаа. Одоо миний насны хэмжээний хүн саарал толгойтой болтлоо энэ хотод өөрөөр бууг болтлоо явсных бас нэг ийм хэмжээний ажил дээр ажиллаад байж хань зөв юм байна. Хайхтар улс төрийн амбиц центр гэхээсээ илүүтэйгээр гэж ингэж одоо би бас хувьдаа бодож энэ ажлыг хийж хичээж байгаа. Тэгээ яах вэ зүгээр энэ хорвооч өөр ингээ хүний хорвоочтой. Хүн юуны төлөө ажиллаж амьдрэх юм бэ гэдээ асуулт гардаг юм бэл. Та бид нар өглөө болгон ингээд утасны сэрүүлгээр цочид сэрэл хам хүмнийг шүршүрт ороод нэг утас шүүрэл түлхүүр шүүрэл гараад гүйж байгаа шүү дээ. Тэг юуны төлөө? Бид тэрийг өөрөөсөө асуудаг юм бэл бид нар чинь. Нэг их мөнгө олох гэдэг юм уу? Нэг их одоо ажил албан тушаал карьер мэрээр өсөөл одоо ингээд нэг их гад юм уу? Тэгэх гээд байгаа юм уу? Юу юм бол гэж ингээд бодож үзээд хариулт хайх хэрэгтэй юм бэл. Тэг хайсан хүн болгон хайдаг л байх л да. Тэг минийхээр бол би ч бас заримдаа итгээд хариулт мөрөлт хайна. Тэг минийхээр бол хүн өөрөө өөртөө намтар бүтээх гэж өглөө болгон тэгж утасны сэрүүгээр цочид сэрээд гарчгуулдаг юм байна. Өөр хүүхэд арцаа нэртэй үлдээх тийм намтрын төлөө ажиллаж амьдардаг юм байна гэдэг ингээд нэг юм бодогдсон. Гэхдээ яг энэ намтартай холбогдуулж явбал дахиад 30 минут байна. Тэгэхээр та бүгдийн үнэт цагийг одоо үрээд явах. За өнөөдөр та нарт хот дээр хийсэн энэ олон судалгаануудаас түрүү манай энэ хаана хэлчих нэг манай багш хэлчлээ. Сүүлийн 2 жил гаруйгийн хугацаанд хотынхны хувьд сонирхолтой байгаа. 14 хот гэхлээр та хэд бараг шууд ойлгох байх. Уг нь бол 20 минутын хот гэдэг концепт байхгүй юу?
Тэгээ хүмүүс одоо юу гэдэг сошиалч юм хүмүүс улс төрчид юу гэж яриад байгаа гэхээр зэрэг 14 хот гэдэг төрүүлж дуграад. Тэгээ яагаад 14 хот болчих вэ? Нэг Нямбатарыг яа гэж агцсан дахиад юу 14 Нямбатар вэ гэдэг ингээд шагналдаад байгаа. Гэхдээ яасаа албан тушаал дуртай юм бэ? Ямар олон хотын дарга бол гэдэг ингээд. Гэхдээ энэ нь ганц туулгын ирэг дээр гэн жижигхэн хитгэн байсан гэж 14 хуваагаад 14 хотын даргатай болох юм уу гэдэг. Яг хоо судалгааг нь бол бид нар ингэж харсан юм л да. Ер нь 20 минутын хот гэдэг концепт чинь энэ бас дэлхийн хотуудын түгээмэл хэрэглэдэг юм л одоо хөгжлийн концепт байхгүй юу? Хүмүүсийн амьдрах орчныг илүү тав тухтай болгодог ч гэдэг юм уу тийм л концепт гэдэг. Уг нь 15 минутын хот. Тэгээ санаа нь манай think tank-ээс гарсан. Тэгээд бид нар 15 минутын хот гэж яриад яваад байсан чинь тэр үеийн одоо ерөнхий сайд оюун эрдэнэ ерөнхий сайд байсан. Оюун эрдэнэ ерөнхий сайдад хэн нь очиод 20 минут гэж шимжчихсэн. Тэгээд ерөнхий сайд 20 минут гэж дуграад эхэлсэн. 20 минут бишээ 15 минутын хүртээмжийн асуудал ярих гэсэн юм а гэд болдгоо тэгэл ингээд тэр чигээрээ явсаар гал 20 минутын хот концепт болоо. За яг Улаанбаатар шиг одоо юу гэдгийг нийгмийн эдийн засгийн хувьд бас их олон бэрхшээлүүдтэй хотын хувьд бол хүмүүст одоо нэн шаардлагатай хүртээмжийг 15 минутанд одоо орон зайд байлгах гэхээс илүүтэйгээр эхний удаадаа бол 20 минутын хот гэдэг концепт байхад бол нэг буруудахгүй юм байна гэдэг энэ одоо ойлголтоор хүлээн зөвшөөрсөн гэсэн үг. За ингээд хот маань яг чухам ямар байдалтай байгаа гэдгээр эндээс харъя л да хэдүүлээ. Энэ бол Алсын хараа гэдэг Монгол улсын хөгжлийн одоо хамгийн том бодлогын баримт биш. Урт хугацааны. Тэгээ энэ ач холбогдолны юу гэхээр зөвхөн 600-аад одоо энэ орчим хөгжлийн төлөх бодлогын баримтчдуудыг ерөнхийд нь концепцийн хувьд нэгтгэхэд нэг юм том бодлогын баримтчтай болсон. За энэ нь бол одоо би тэр нөгөө оюун эрдэнэ гэдэг хүнийг яриад байгаа юм биш. Зүгээр тэр хүн ерөнхий сайд байх үед л энэ ажил хэрэг хэрэгслийн сайд байхаас нэгтлээд ерөнхий сайд байх үед нь хийгээд батлагдсан. Тэгээ энэ бол анх ингээ 8 бүлэгтэй байсан. Энэ Улаанбаатар ба Дагуул хот гэдэг 9-р бүлэг байхгүй байсан. Тэр 19 онд би хурдын дарга амар эсгэлэн амар сайхан одоо шадар сайд амар сайхан хотын дарга байх үед бид хоёр оюун эрдэнэ ерөнхий сайдтай зүтгэж байгаа 9 дахь бүлэг буюу хотын асуудлыг энэ том Монгол улсын хөгжлийн том бодлогын баримт бичгээр тусад нь нэг бүлэг болгож оруулах ёстой гэж зүтгэсэн аргаад ингээ 9 бүлэгтэй болгоод энэ ном ингээ явсан түүхтэй. За ингээд ийм том бодлогын баримтчгүй урт хугацааны одоо төлөвлөлтөй зорилттой хэдүүлээ гаргацдаг юм байж хотын чинь нөхцөл байдал ямар байгаа ингээд асуулт гарч байна. Одоо энэ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дээрх одоо их ерөнхий одоо төлөвлөлт нь тэр нэг чирнэлийн яга өнгөтэй байгаа. Энэ бол одоо төвлөрсөн буюу төвлөрсөн дулаан хангамж одоо тэр юмар хангагдсан бүс нутг нь 40 он гэхэд ийм байна. Тэр арай нэг ягаан дуу байгаа. Энэ эднэр. Энэ нь бол одоо нэг юм хэсэгчилсэн инженерийн хангамжтай ийм одоо бүс нутаг болж хөгжнө гэдэг. За шарыг нь бол ингээд шууд хайчиж байгаа. Хаягч явахдаа ер нь Монгол улсын эдийн засаг, хотын эдийн засаг дийлэхгүй тэр шар нь бол одоо шууд бие даасан буюу одоо өөрөөр хэлбэл гэр хороол айлууд пишин 100 метр ингээд өөрийнхөө халаалтыг шийддэг үстэй. Тийм байдлаар ингээд төлөвлөсөн. А гэтэл тэр бүдэг яга шар хэсэгт нийслэлчин хүн амын 50% амьдарч байгаа. Тэгээ асуудал юунд байна вэ гэхлээр зэрэг ерөөсөө Улаанбаатар хотод байгаа нөгөө дулааны дутагдал, эрчим хүчний хомсдол гэдэг чинь хотын хөгжлийг хязгаарлаад байгаа юм байна. Тэгээ бид одоо манай архитекторууд, хот төлөвлөлтийн архитекторууд зарим нэг одоо бас судлаач эрдэмтэд оролцоод ингээд одоо байгаад 2, 3, 4 гэдэг нэг эрчим хүч дулаан үйлдвэрлэдэг нэг хүүсэр байна. Тэгээ 2 бол үндсэндээ бараг 0 шахав. За 2-ыг хийж. Ер нь бол 3, 4 гэсэн ийм одоо эрчим хүч дулааны их үүсвэрээр Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлнэ гэдэг л юмыг л ярьж байгаа. Тэгээ би бол энд нь шүмжлэлтэй ханддаг байхгүй. Яагаад бизнесмэнүүд хувийн хвшлийнхэн бизнесээ өргөдөхгүй байгаа? Яагаад өөрсдийнхөө үйлдвэрлэлийг тэлэхгүй байгаа? Гэт ингээд асуултууд гарч ирдэг. Та хэд санаж байгаа болов 16 оны үечлээд одоо энэ сошиал ярьж явж манай Сандуу гэдэг нэг хүний яриа гараад байгаа шүү дээ. Сандуу дарга маань яасан гэхлээр зэрэг 16 онд Улаанбаатар хотыг аз жаргалтай хот болгоно гэдэг нэг юм яриад тэрийг тайлбарлаж чадаагүй
фейлцсэн байхгүй. Тэгээ дараа нь би одоо л бододгийн хотын аз жаргалтай болно гэж ямар юм байх вэ? Тэнд ажиллаж амьдарч байгаа хүмүүс аз жаргалтай болох тухай ойлголт юм байна. Энэ нь уг нь бол тэгээ дахиад асуулт гарна. Тэгвэл хүн хизээ аз жаргалтай болдгийм бэ гэд. Та нар их олон хариулт хэлэх байх л та надад. Элэг бүтэн одоо ээж аав нь эрүүл саруул одоо ингээл элэг бүтэн сайхан амьдрал байвал энэ аз жаргал энэ биш үү гэх бах. Өвчин зовлонгүй одоо ийм амьдрал байвал энэ аз жаргал энэ биш үү гэх бах. За ингээд түмэн хариулт гарч ирнэ. Тэгээд цаад болчих бас зөв үү? Надаас асууж штэ. Тэгвэл өөрийнхөө таныхаар хүн хизээ аз жаргалтай болдгийг тэр надаас буцаагаад асуудаг байхгүй. Тэгээ би энэ хотод одоо бууг болтлоо үсээ саарл болтлоо байсных би тэднийд ямар хариулт хэлдэг гэхлээр зэрэг ер нь бол хүн амжиргааныхаа өөрийнхөө амьдрал нь шүү дээ. Өөрийнхөө гэр бүлийн амжиргааны наацхан хэрэгцээг хангаж чадах хэмжээний тогтмол орлоготой болсон гэдгээ мэдсэн үедээ аз жаргалтай болдгийм байна гэж би хариулдаг. Өөрөөр хэлбэл ялангуяа ирчүүд бид нар ч одоо нэг Бурхны зурсан зураг нь бол юм ачаа үргэцнэ шүү дээ. Улс орны төсөв бүрдүүлнэ, өрх гэрийн төсөв бүрдүүлнэ юм ачаа үргэцнэр баг. Бид нар чинь эмэгтэйчүүд яг та нар бол ингээд хүний сайхан ихнэр хүүхдийн сайн ээж мэж байгаа ингээд гоё сайхан байвал тэгээд болчихж байгаа тийм. Бурхан тэгээд зурцсан. Бидний чинь бол ачаа үргэцээр зурцсан байхгүй. Тэгээ ялангуяа эр хүн хизээ аз жаргалтай болдгийм бэ гэсэн чинь гэр бүлийнхаа буюу амжиргааныхаа наацхан хэрэгцээг хангаж чадах хэмжээний тогтмол баггүй. Тогтмол орлоготой болсон гэдгээ мэдсэн үед ёх нэг санаа амархан шүү дээ. Зурагтны одоо удирдлагын барилт өөр болно шүү дээ. Девам дээр налаа твж байгаа чинь шал өөр тий. Эхнэрлөө хаяа гал тагоор ороод хоочин жоохон удаад байна уу үгүй юу тэргээ. Би ч асуудлаа үүрцсэн байна шүү дээ тий. Гэгчлэн гээ. За ингээд аз жаргалтай болдог юм байна. Манай сандуу тэрийг тайлбарч чаддаг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр аз жаргалтай болгодог зүйл чинь юу гэхлээр тэр хүн ер нь карманд мөнгөтэй байх тухай ойлголт байна шүү дээ. Тэгээ хүмүүсийг яаж мөнгөтэй болгох вэ гэдэг дахин асуулт гарна. Тэгэхээр ажлын байрны тухай асуудал. Ажлын байр гэдэг нь өөрөөр салин хөлн болмоожийн ийм ажлын байрыг бий болох тухай бас юм ойлголт гарч ирнэ. За тэр ажлын байрыг тэгвэл хэн бий болгодог ингээд дахин асуулт гарна. Засгийн газар мөн үгүй би үгүй гэнэ. Хотын захиргаа та өөрөө мөн үгүй бүрч бишээ гэнэ. Тэгээ хин ингээд асуулт гарч. Мэдээж хувийн хвшлийн захирлууд гэхгүй ажил болгох шүү. Тэд нар яагаад тэгвэл тэр ажлын байрыг бий болгохгүй байгаа гэд асуулт гарч ирээд. Дахиад энэ эрчим хүчний хомсдол дулааны дутагдал хоёроос үүдэлтэй хувийн хвшлийн захирлууд бизнесээ өргөтгөж үйлдвэрлэлээ хийж чадахгүй байна л гэдэг ийм зүйлийг би хэлэх гэсэн. За жоохон уршаад ярьчлаа. Манай яах вэ? Сумаар явуулж. Харин тийм сумаа. За ингээд асуудал юм байгаа юм байна. Тэгэхээр зэрэг Улаанбаатар хотыг одоо 2040 он хүртэл хөгжлийн төлөвлөгөө 50 оны хөгжлийн чиг хандлага гэдэг нэг юм бодлогын баримтчиг улсын их хурлд өргөн бариад энэ намрын чуулганаар хилцүүлэх гэж явж байгаа. Энэ бол та бидний амьдралын тухай асуудал байхгүй юу? Бид нэр 50 он хүртэл яаж одоо ажиллаж асуудалгүй ажиллаж амьдрах юм бэ гэдэг энэ зүйлийг чинь одоо хууль болгож улсын их хурл баталдаг. Хууль болгож. Тэгээ 10 жилээр нь харлаа л да. Эхний 10 жил ч явах. Одоо 25 он болцсон. Одоо 30 он хүртэл бид нэр Улаанбаатар хотын удирдлага юу хийх ёстой юм бэ гэдэг. Би хотын удирдлагууд юу гэж хэлж байгааг бол та нарын хөгжлийг хязгаарлагч хүчин зүйлсийг шийдвэрлээ. Шулуухан хэлэхэд одоо юу гэдэг нэг хот нийтийн аж ахуй ажилттай холбоотой юм хаарсаар зүйлээ баг зэргийн ингээ хоошин татаад илүү дулааны их үүсвэр, эрчим хүчний их үүсвэр нэмэх нь уур гэдэг юм үйлдвэрлэлт хэрэгтэй энэ бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг энэ асуудлаа шийдвэрлээ гэдэг энэ зүйлийг санд болгож манай судалгааны төв бол одоо хотын удирдлагууд хилээд байгаа. Тэгэхээр зэрэг 30 он хүртэл бид нар хөгжлийн хязгаарлагч хүчин зүйлсээ шийдвэрлэе гэж. 30-аас 40 он 2 дахь 10 жилд нь юу хийх вэ гэвэл илүү бид нар хиймэл оюухан технологи руу өрөөлөөл технологиг ойлгох гэж хичээх ийм цаг хугацаа ирж байгаа.
хот нийтийн аж ахуйн бүх салбарт өөрөөр хэлбэл хиймэл оюун AI нэвтрүүлэх ийм одоо технологийн 10 жил болно. Илүү бид нар зардлаа хэмнэн төсвийн боломжоо нэмэгдүүлнэ ч гэдэг юм уу одоо. Дэлхийн өөрөө цаашаа технологи руу явчихад байхад бид нар одоо хотын дарга нэг юм годомж талбай нийтийн эзэмшийн талбайг цэвэрлэдэг хүмүүст нэг юм сордог мордог юм бариулаад зүтгээд байгаа шүү дээ. Дэрсэн шүүр бариулахаа болийг гээд ч юм уу гээд. За ингээд технологи руу шилжих юм 10 жилийг бол 2 дахь 10 жилийн бодлогын том зорилт байх юм байна гэж ингэж харсан. 40-50 хоног би ингээд зориуд онгорхоо хайчаад. Тэгээ энэ яагаад онгорхоо байгаа гэдэг надаас асуухлаа. Энийг энэ залуус та нар тодорхойлт юм бичнэ. Би бол 40-50 хонд баг амьд байх ч байхгүй. Тэгэхээр та нарын өмнөөс бол би бодоод яах юм. Тэр үед энэ хотын иргэд та нар өөрсдөө залуус бодож байгаад тэр 40-50 хон хүртэлх хөгжлийн чиг хандлага ямар байх вэ гэдгийг эдгээр суур шалтгаануудаа бодож байгаад тодорхойлтыг та нар бичих хэрэгтэй гэж ингэж ойлгож байна. За ер нь жоохон нуршаад байна уу гайгүй. Надад дахиад нэг 10 хэдийн слайд байгаа шүү дээ. Тэгээ би слайдаа ингээм амьдралтай холбож тайлбарлах гэж жоохон цаг аваад байх шиг. За энэ Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн хөлийн одоо зэсийн зураг. Энэ дотор талд байгаа нэг юм цайвар цэнхэр харагдаж байна уу та нарт? Энэ 90 онд байсан Улаанбаатар хотын суурьшлийн бүсийн хөлийн хязгаар. Энэ тод улаанууд яг өнөөдөр байгаа суурьшлийн бүсийн хөлийн хязгаар. Суурьшлийн бүс. Энэ Улаанбаатар хотын хөлийн зэс биш. Суурьшлийн бүсийн. Суурьшил маань 6 дахин тэлсэн. 90 оноос хойш. Өнгөрсөн 30 жилээс хойш. Хүн ам 3 дахин өссөн. 600 хүрэхгүй мянган хүн амтай 90 онд байсан Улаанбаатар хот одоо бараг сая 800 болсон. Сая 740 мянга гэдэг бол бараг албан ёсны тоо. Орж гарч байгаатайгаа хөдөө орон нутгаас ингээд нэг 7 хоногийн хугацаатай, сарын хугацаатай, 3 хоногийн хугацаатай хүмүүс ороод гараад ингээд яваад байна шүү дээ. Тэрнтэйгээ нийлэх юм бол нэг сая 800 мянган хүн байнга одоо Улаанбаатар хотод амьдарч байна. Ингээ хүн ам 3 дахин өссөн. Суурьшил 6 дахин тэлсэн. Нөгөө 90 онд байсан 2 3 4 дулаан эрчим цахилгаан станц бүх юм хിവэрэ 1 2 3 дугаар эмнэлэг гээд тэр эмнэлгүүд бүгд хിവэрэ нэмэгдсэн жоох их сургууль, хувийн их сургуулиуд нэмэгдсэн ч гэдэг юм уу. Ингээд өөрөөр хэлбэл суурьшилт хэлэхдээ хүмүүсийн анхдагч нөгөө хэрэгцээ болсон их олон төрлийн хүртээмжүүд байгаа. Нийтийн тээвэр, автобусны буудлын үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, дор хаяж одоо 2 дугаар шатлалын эмнэлгийн үйлчилгээ, сургууль цэцэрлэгийн хүртээмжүүд, за хүнсний зах, супермаркет ч гэдэг юм уу. Ингээ бүх төрлийн хүртээмжийг дагаж суурьшлаад байгаа төлөв. Бүгд нөгөө энэ алдарт 80 буюу нөгөө баг тойрууд дотор хоцорсон. 90 онд бид нар ерөөсөө 1.5 орчим километр 5-аас 2 км-ийн зайд алхахад дугуй унахын унаад автобусын суугаад нөгөө хүртээмж дээр ёстой 15 минутын дотор оччихдаг байсан. Одоо эндээс 15-аас 20 км-ээс нөгөө хүртээмж рүүгээ зүтгэдэг байхгүй юу? Нийслэлийн иргэд. Тэр нь өөрт нь өдөр болгон хэрэгтэй юм чинь. Тэгээд өглөө болгон Улаанбаатар хотод хотын 4 зүг 8 зохисоос 3.1 сая зорчилт нөгөө алдарт 80 гаруй чинь зүтгэдэг. Тэгээ энэ төгжрөл үүсгдэг. Ороо муу адилхан бих часаар. Эргээд төгжрөл. Тэгээ хувийн эдийн засаг тохиролтой та бензин чинь хий дими шатаад энэ төгжрэл. Төгжрэл 2-3 цаг болоход тэр 2-3 цагт өөр ямар нэгэн зүйл өөрийгөө зориулаад ямар нэгэн бүтээмжтэй зүйл хийжсэн бол таны амьдрал ямар зэргийн одоо хэрэгтэй байх байсан болч гэдэг юм уу. Ингээ бид нар маш их олон зүйлийг алдаад байгаа. Макро эдийн засгтаач хохиролтой, өрх гэрийн эдийн засагч хохиролтой. Тэгээ нөхцөл байдлаа өөрөөр хэлбэл ингэ шалтгааныг олж харъя л гэж. Тэрнээс одоо ингээд зам нэмж тавиад одоо юу гэдэг Улаанбаатар хотын тулгамдсан асуудлын хамгийн суур шалтгаан төгжрөл гэдэг ингээ бүгдээрээ нэгэн зэрэг гараа өргөчөө төгжрлийг шийдмээр байна гэдэг. Тэгээ төгжрлийг шийдэхлээр зэрэг ингээ замын нэмж тавиад байгаа юм л да. Тэгээд тэр зам тавиад одоо зогсоолын менежмент энэ төр гэж юмнууд яриад. Тэрний яагаад энэ гэхээр зэрэг шулуухан хэлэхэд бол тэр таны унж байгаа автомашиныг яавал ийм гоё тав тухтаал зорчуулах байл гэдэг л таны машиныг л их тухтаа зорчуулах тухайд асуудал босч ирээд байгаа. Тэрэнд илүү анхаарат байгаа. Яавал их гоё зай талбайтай гоё одоо энэ цэвэрхэн зогсоол дээр таны машиныг зогсоочихвол гэдэг л юм яриад байгаа болохоос ш хүнээ яаж зөв зорчуулах вэ?
Хүн нь өөрөө яг цаадгүй зорчих уу? Явган хүний зам, дугуйн зам тэр нь ногоон байгууламжаар хүрээлэгдсэн байхаар ч юм уу. Ийм одоо өөрөөр хэлбэл тэгээд аюулгүй байдлыг хангасан камер, гэрэлтүүлэгч гэдэг юм уу. Гэх мэтлэнгийн одоо юу гэдгийг асуудал руугаа илүү бид нар анхаарч ажиллах хэрэгтэй байна гэх. За ингээд яг энэ суурьшлийн өнөө 6 дахин тэлчихсэн суурьшлийн бүсээ бид нар нэг 800 м юугаар квадратаар ингээд торлол үүсгэж харсан. Тэгэхээр зэрэг суурьшлийн бүс маань бол нэг 655 торлол болцоод байгаа. Тэгээ 655 торлолоос 175 торлолд өөрөөр хэлбэл одоо хүмүүсийн анхдагч нөгөө хэрэгцээ байна шүү дээ. Тэр хүртээмжээр бол яг тодорхой хэмжээнд хангагдсан юм байна. Үлдсэн 500 орчим торлол бол өөрөөр хэлбэл ингээд ямар ч хүртээмжгүй. Ерөөсөө суурьшлал байна. Тэгээ тэр суурьшилд юу байдаг вэ гэхээр 8 нэрийн барааны дэлгүүр байна. Maybe нэг эмийн сан байж магадгүй. За тэгэл автобусны буудлын 1 км-с 2 км-ийн зайд нэг автобусны буудлын байна. Тэгээ өөр тийм гайхаад байгаа. Тэгээ нөхцөл байдал чинь юм. Энэ яг 5 жилээр сая доор нь юу яасан шүү. Нөгөө суурьшил хэрхэн тэлснийх харуус. За энэ нөгөө саяны торлол чинь. Тэгэхээр асуудал хотын удирдлагын асуудал хөрөнгө оруулалтын бодлого хаашаа чиглэх үгвэл энэ одоо хүртээмжгүй байгаа торлолууд байна шүү дээ. Гэхдээ хүн амьдарч байгаа. Тэгэхээр энд юу дутагдаад байна? Ийшээ өөрөөр бодлогын шийдлүүд тэгээ хөрөнгө оруулалтын одоо үзүүр маань хөрөнгө оруулалт маань ийшээ явах ёстой гэдэг зүйлийг л ингэж л хэлэх гэсэн. За ингээд нөгөө 175 торлолд маань Улаанбаатар хотын нөгөө сая 800 орчим мянган хүний маань хэдэн хувь амьдарч байна гэсэн 39% нь л одоо энэ хүртээмжтэй бүсэд амьдардаг юм байна гэдэг. За тэгээд жишээ нь нийслэлийн нийт иргэдийн 82% төрийн үйлчлэгээс хол байна. За улсын эмнэлэг буюу 3 дугаар шатлалын эмнэлгээс 72% нь бол одоо ингээд 15-аас 20 км-ийн зайг байна ч гэдэг юм ингээд зөндөө судалгаанууд байгаа. Тэгэхээр асуудлаа бид нэр өөрөөр суур шалтгаанаа харж иж цаашаа явах нь зөв юм байна л гэж л ингэж л харсан. Тэгээ би энэ зургийг дахиад харуулчих. Энэ бол хөгжлийн том бодлогын баримтчиг. Тэгээ энэ хотын одоо том бодлогын зорилт 9-р бүлэг дотор нэг ийм 4 зорилт байгаа. Хүн төвтэй хот гэдэг. Тэгээ юу гэсэн ч үг юм. Тэгээ энэ жоохон бодглоо зэрэг энэ бол ерөөсөө тогтвортой байдал юм байна л гэж бид орчуулж байгаа. Манай think tank-ийн залуучууд. Орчин төвтэй шийдэл гэдэг бол энэ бол амьдрах орчны чанарын асуудал яриад байгаа юм байна. Таны гэрийн хоёр автобусны буудал байна уу, ногоон байгууламж байна уу, явган хүний зам байна уу, хотхны чинь ойр орчмын тав тух ямар байна уу, камер байна уу, гэрэлтүүлэг байна уу гэдэг л амьдрах орчны чанарын асуудал яриад байгаа юм байна. Төлөвлөлт төвтэй хөгжил гэдэг бол энэ хүртээмжийн асуудал яриад байгаа юм байна. Төлөвлөлт зүг байна гэдэг нөгөө эрүүл мэндийн асуудал. Нөгөө сургууль ерөнхий боловсролын болоод бусад их сургуулиудын хүртээмжийн асуудал. Нөгөө худалдаа үйлчилгээ, нөгөө супермаркет, нөгөө хүнсний зах, нөгөө банкны үйлчилгээч гэдэг юм уу. Энэ бүх зүйлийг бид нэр яаж зөв төлөвлөх вэ гэдэг ийм зүйл. За эцэст нь Улаанбаатар хотын өөрийнх нь өрсөлдөх чадвар. Энэ хотын сайн засаглал гэдэг бол өрсөлдөх чадвар юм байна. За өрсөлдөх чадварын хувьд бид нар бол ингээд 0 байгаа. За ингээд энэ 4 том бодлогын зорилтыг бид нэр индексээр хувиргаж үзсэн чинь ингэж харагдсан. Тэгээ тэрийг бид нар бас хэмжиж үзсэн л дээ. Тэгээ хэмжсэн чинь тогтвортой байд. Тэр хэмжээс нь бол тэг 1600-аас одоо дээшилж байгаа. Тэг 1600 байх юм бол одоо дөнгөж D гэсэн үнэлгээ. D гэж одоо хасахгүй руу ямар үнэлгээ вэ? Хасах C гэвэл 3 болдог тийм. D гэвэл хасахгүй руу. B гэвэл 4 сайн гэсэн. Тэгэхээр манай нөгөө бодлогын одоо гол асуудлаа шийдвэрлэх гэсэн бодлогын 4 зорилт маань ингээд хөгжлийн индекс руу хувиргаад хэмжээд үзэхлээр зэрэг тогтвортой байдал тэг 412 буюу F. Амьдрах орчны чанар бас F. Хүртээмжтэй байдал F. Өрсөлдөх чадвар бүр F. За ингээд хотынхаа нөхцлүүдийг ерөнхийд нь харахад зэрэг тэг 433 бид хотоороо бүр F. Бидний нөхцөл маш муу байна гэсэн. Тэгээ энэ нөхцөл байдлыг өөрөөр хэлбэл хэрхэн одоо сайжруулах вэ? Тэр тэг 433 гэдэг энэ хэмжсэн үзүүлэлтийг бид яаж сайжруулах ёстой юм бэ гэдэг л зүйлийг л өнөөдөр бодож энэ бодлогын одоо суур одоо юу гэдэг үзэл санаа, суур шалтгаан эндээс байх юм байна гэж ингэж харсан. За байгаа нөхцөл байдлыг харахад зэрэг индексээр ингээ харахад бид нэр F гэсэн үнэлгээтэй байгаа. Нэг төвд хот. Нөгөө 80 тухай бисээ ярьлаа шүү. Алдарт 80 багтаороо. Ерөөсө бүх зүйл тэнд төвлөрсөн. Нэг төвд хотоос бид олон төвд хот болох тухай энэ том бодлогын зорилт байх хэвээр.
Түүнээс үүдэлтэй 20 минутын хот концерт яригдсан. Тэгээд түүнээс улбалаад 14 хот гээд 14 хот дээр ярихдаа зэрэг дахиад захиргааны эрх мэдэл, санхүүгийн эрх мэдэлгээд ийм зүйлүүдийг ярих юм байна гэсэн. За суур хэрэгцээ авах. Нөгөө суурьтын бүсээсээ бид нөгөө алдарт 80 га руугаа явахад дунджаар 10 км-с хамгийн багадаа 10 км-с алхаж юм уу түгжирч юм уу очиж одоо бүх зүйлийн хүртээмжийг авдаг. Тэгээд гол одоо бодлогын зорилт юу гэхээр зэрэг эдгээр энэ болохгүй байгаа зүйлүүдийг тийм болгох хувилбар. Энэ 20 минутын хот гэдэг концептийн одоо гол хүрэх гээд байгаа үр дүн бол юу гэдгийг хүртээмжийг бид нэр тэг 1747 юу бараг бий болгох гэж байна. Бий үндэгээтэй болгох гэж. Зорилт нь нэг төвд хот биш аль болох олон төвд хот. Бол яа олон төвд хот гэдэг нь бол нөгөө 20 минутын хот гэдэг концептээ ойлгох хэрэгтэй. Өөрөөр хэлбэл Улаанбаатар хотын сая 800 мянган хүнийг нөгөө 6 дахин хэлсэн суурьшлийн бүсээ ингээ 20 минутын радиуст ингээ хуваглаад зэрэг 14 болж хуваачаад. Тэгээд 14 гэдэг тооч нь зүгээр ингээ гараад ирсэн ч юм биш байхгүй юу? Ер нь сая 800 мянган хүнийг 20 минутын одоо ингээд радиуст хуваглаад зэрэг 14 ийм нэгж болоод. За энэ 14 нэгж нь бүгд өөрсдөө захиргааны улаас санхүүгийн эрх мэдэлтэй байх хэрэгтэй байна гэдэг л ийм л одоо бодлогын зорилт тавьсан. Тэгээд 20 минут гэдэг бол 1.5-аас орчим одоо километр зайд хүн явгнаар болон дугуйгаар алхахад хүрчдэг зай юм байна гэж ингэж ойлгосон. За ингээд та бид нар амьдрал хүчин шандрын тухай индекс ярьсан. 5 минут таны гэрийн ойролцоо 5 минутын зайд та юу байхыг хүсдэг юм бэ гэдэг ингээд харсан чинь зэрэг эмийн сан байхыг хүсдэг юм байна. Хүүхдүүдийн тоглоомын талбай байхыг хүсдэг юм байна. За нэг юм бичлэлд ногоон байгууламж байхыг хүсдэг юм байна. Нэг интернет төв мөнгө байхыг хүсдэг юм байна. Та 10 минутын зайд юу байдаг гэсэн чинь та нэг төрийн үйлчлэгээ, шүдний эмнэлэг, банк, та нэг баг сургууль, спортын талбай, цэцэрлэг энтерч гэдэг юм уу ийм зүйлийг бол 10 минутын зайд байхыг хүмүүс хүсдэг юм байна. 15 минутын зай гэхэлэр арай том үзүр үйлчлэгээний газрууд, худалдааны төв буюу супермаркет, maybe хүнсний зах, хүүхдийн сургууль мургуудыг бол 15 минутын зайд байвал ингээд тань тааламжтай байдаг. 20 минутын зайд бол одоо ингээд 3 дугаар шатлалын эмнэлэг, хагалгаа магалгаа гэдэг. Хоёроос дээш гэсэн үг л дээ. Ийм эмнэлэг, за ингээд цагдаагийн үйлчлэгээч гэдэг юм уу ажлын байр чи одоо чинь 20 минутын зайд байх юм бол одоо нөгөө амьдрах орчин чанар маань 5 дахьтай байна гэж ингэж хардаг. Яг одоо байгаа нөхцөл байдал бол эсэргээр бид нар нөгөө алдарт 80 га буюу нөгөө хүртээмж рүүгээ энэ наадлын гурвалжин хэлээд байгаа надаас жоохон хол байгаад наадлын гурвалжин. Одоо бол бид нар 10-аас баггүй километрээс явган алхаад нөгөө хүртээмж дээр очих тухай ойлголт байхгүй болсон. Явган алхах тухай ойлголт байна. Дугуйгаар бас одоо 10-аас 15 км явна гэдэг ойлголт бас байхгүй. Хүнд дугуйн зам ч одоо их аюултай. За нийтийн тээврийн автобусын суй. Автобусын суусан ч та хувийнхаа машинаар явсан ч адилхан 2 цаг түгжирнэ 15 км-ийн зайд. Тэгэхээр та аюулгүй байдлаа бодох юм бол хувийнхаа машинд суугаад Facebook-аа ухаад дуртай дуугаа сонсоод тэгээ 2 цаг түгжрээд нөгөө 80 га дээр очих. Танд илүү санагдана. Тийм учраас бидний одоогийн нөхцөл байдал энэ хэрв 20 минутын хот гэдэг энэ концепт зөв хэрэгжээд хотын удирдлагын багийн гаргаж байгаа шийдвэрүүд зөв болох юм бол одоо яг уруу хамааралт. Нөгөө 1.5 км-ийн зайд хүртээмж байх юм бол хүн машин унах шаардлагагүй болох юм. Заавал одоо машин асаах гэдэг ингээд ах шаардлагагүй алхаад очиж. 1.5 км-ийн зайд одоо таны очих гэсэн ингээ эмнэлэг ч юм уу, дэлгүүр хошооч ч юм уу, төрийн үйлчлэгээ ч ингээ байж банкны салбар ч байж бол та алхаа очиж. Дугуйгаар явчих ч гэдэг. Тэгэхээр зэрэг энэ концепт нь өөрөө хотын тулгымцсан асуудлуудыг бүхэлдэн шийдвэрлэх суур шалтгаан энэ юм байна л. Агаарын бохирдол, хөрсний бохирдол. Тэгээд давхар бүгд шийдэгдэнэ. 20 минутын зайд радиус дотор 14 хотоо байгуулчих юм бол хот болон өөр өөрийн гэсэн одоо захиргааны улаас санхүүгийн эрх мэдэлтэй болох юм бол асуудлаа шийдвэрлэдэг болох юм байна гэдэг. За ингээ яг сошиал юм яриад, нэг гоё юм яриад, их гоё уран гоёар яриад байх нь ч бас нэг чухал биш. Зөвхөн өнөөдөр хүртэл явж ирсэн хотын бодлого, нөгөө төрийн ажлын залгамж чанар ямар үг гэдэг ингээ хараад ADB буюу Азийн хөгжлийн банктай хот хамтраад нэг юм дэд төвүүдийг хөгжүүлэх гэдэг нөгөө нэг төвд хотоос олон төвд хот болно гэдэг энэ бодлогын шийдлүүд явж байгаа.
14 хот гэхлээр бүгдээрээ цоош нь 14 биш. Ер нь бол нэг 5-аас 6-ыг нь одоо шинээр байгуулах тухай. Ялангуяа гэр хорооллын бүс шинэ хотуудыг шинээр байгуулах ийм нөхцлүүд үүснэ. Бусад нь бол ер нь бол одоогийн байгаа орон сууцны болоод бусад одоо төвийн хэсгийн суурьшлан бусад хотууд маань ингээд шинээр байрлах боломжтой гэж ингэж харж байгаа. За ингээд энэ хотуудын нэрсийг бол та нар ерөнхийдөө дуулсан байх гэж бодож байна. За яг нь 14 хотоо хот гэж хотлог гэдэг. 14 хүртээмжийн төвлөлтөө хүмүүсийн нэн шаардлагатай хүртээмжийн төвлөлт. Эднэрийн юм дугуун зам болон ногоон одоо коридороор холбох асуудлууд их чухал юм байна гэж. За энэ хотуудыг ингээд нэрлэлсэн хүмүүсийн нэрэл заншснаар нь ингээд ерөнхийдөө нэрлэлсэн ингээд яваад байгаа. За тэр хот болгон дээр юу байх ёстой гэвэл нэг их сургуулийг заавал одоо нэг 80 гагаас гаргах ёстой байна гэж бид ингэж ярьсан. Ийм худалдааны төвүүд ийм арт номон сансар одоо юу оргил моргил гэж худалдааны энэ эднэртэй бол хотын үдирдгүүд одоо Сэлб хотынхан одоо очиж уулзж байгаа. Энэ баг миний сүйт сонсноор өөрсдөө ч баг хадаг бариад ирж байна гэсэн. Сэлб хоттой бид нар тэнд байгаа хүн амтнд тохирсон салбаруудаа нээе гэх. Ийм арт руу орох гэж долоон буудлынхан хамгийн наазах нь одоо юу сансрын нэг ийм арт руу ирэх биш. Тэндээ ийм артын салбар нь байвал одоо наашаа явах хөдөлгөөний хүртэл зөөрөө түгжил хүртэл эрэг дамнуулаа үзүүд нэ. Гэгчлэнгийн ч юм уу. За ингээд хүүхдийн сургууль төр Сэлб хотод 5 одоо 960 хүүхдийн суудлын сургууль 5 байх юм байна. За цэцэрлэг бол нэг 8 байх юм байна. Энтергээд ингээд төлөвлөлөө их сургуулиудаа хотын төвөөс гаргах нь зөв юм байна. Төрийн байгууллагууд бас бүгдээрээ цуг гарах хэрэгтэй гэж. Тэгээ хотын захиргаа өөрөө манлайлал үзүүлээд төрүүлээд яаран мөр нүүсэн. Гэгчлэнгийн өөрөө бол хотын төв төвлөрсөн төвлөрлүүдээ бүгдээрээ гаргая л гэж ингэж л хараад байгаа. За ялангуяа Багтаа өрөө дотор Монгол улсын бүх их сургуулиудын бараг 96 гаруй хэмжээнд ингээд төвлөрсөн байж байгаа. Бид нэр багшийн их сургуулийг яагаад энэ баян хөшрөө гаргаж болохгүй гэж ингэж тооцож байгаа. Суйсыг яагаад энэ хоошоо Сэлб хот руу гаргаж болохгүй гэж. Шүтээсийг яагаад шар хад уу цайг захын тийшээ гаргачих болохгүй гэж. Шүтээсийн хариу сургуулиуд дандаа энэ туул жимпаны тэндээс эхлээд ингээд цайз хүртэл төр хойшоогоо байдаг байхгүй. Тэгээ энэ шар хадны тэнд хотын захиргааны 4 газар байгаа. Тэрийг аваач тийшээ сургуулаа нүүлгээч. Засгийн газар өөрөө шүтээст нэг 150 тэрбум төгрөг шийдээд өгчөөч. Янз бүрийн юмд мөнгө их үрдэг манай засгийн газар. Шүтээсийн сургуулийн барилгыг барих 150 тэрбум төгрөг шийдээд өгчөөч. Оронд нь засгийн газар мөнгө зүгээр өгөхгүй. Оронд нь шүтээсийн нэг мөсийн хоёрын хажуудаа төв барийг оронд нь авчихлаа. Засгийн газар. Одоо ордон дотроо багтахгүй ингээд их хурлаа хөөгдөж сууж байна. Засгийн газар цаашаа нүүх үгээд. Тэр шүтээсийн байрыг гаднахаа сайхан гаднахаар байна бодог шунхын сэргийгээд доторхын нь бол орчин үеийн гоё офис болгоо. Засгийн газар ягаад нүг орчих болохгүй гэж. Тийшээ. Ордны л хажууд байж. Багшийн Монгол улсын багшийн их сургууль руу ягаад засгийн газар нүгэд орчих болохгүй гэж. Гэт зүйлүүд бас байж болоод байгаа. Гэгчлэн. За ингээд энэ шинээр баригдах зүгүүрийн олон сургуулиудыг бол сургуулиудын эргэн тойрны хамаарлыг бид нар бас тооцох хэрэгтэй. Жишээ нь улс нийслэлийн төсвийн хөрөнгөөр шинээр нэг 960 хүүхдийн суудалтай сургууль ингээд университет барихлаар тэрийг юу гэж нэрлэдэг гэж 390 дугаар сургууль гэдэг тоогоор нэрлэлцдэг. 390 дугаар сургууль. Минийхэр лаборатори 1-р сургуулийн Баянзүрхт үүрэгдэх салбар сургууль гэж нэрлэнэ. Хүмүүс 1 рүү 23 руу 11 рүү юу вэ ингээд хүүхдээ нэг зөөгөөд сонирхол байдаг шүү дээ. Тэгээ дахиад түгжил би эндээ тэг болоод ингээд би нэг рүү хүүхдээ зөөж явахдаа танд тэг болоод ингээд хүүхдээ байдал үүсгдэг байхгүй. Баян өршөнд толгойтой шинээр сургууль барьчвал тэрийг 408 дугаар сургууль гэж нэрлээд байх юм. Сонгон хайрханд үүрэгдэх 23 дугаар сургуулийн салбар сургууль гэж нэрлэж байна. Тэнд 23 дугаар сургуулиас нэг менежерийг захирлаад тийш өрий. Дахиад нэг 5 юм 10 багшийг гэрээ байгуулад 5 жилийн хугацаатай тийш нь бас ажилуулъя. Яг 23 дугаар сургуулийн сургалтын системийг тэр толгойтын шинэ сургууль нутагшуулна шүү та нар. За ингээд нийгмийн асуудал чинь шийдий багш нараа. Хүн болгонд түрээслээд өмчлөх 2-2 байрны боломж боловсролын яам засгийн газар гаргаж өгье. Хотын удирдлага гаргаж өгье. Та нар толгойтод баригдсан энэ шинэ сургуулийг яг 23 дугаар сургуулийн салбар сургууль болгож хүмүүсийн сонирхлыг татна шүү.
Тэгвэл нэг алдарт 80 гаруй чинь чигэд хөдөлгөөн сарнина. Мөн хувийн сургуулиуд санал болгож болно. Харуумаа бүжүүдээр хадаг бариад очил та. 7 буудалд нэг 740 хүүхдийн суудалтай сургууль шинээр барьчлаа. Бямбд өрж харуумаа бүтэд бямбд өржөө. Танах харуумаа бүжи хоёрыг тэр сургууль дээр ажилуулаач. Бааш нь бол хотын өвч. Танд 15 жилийн хугацаатай та менежментийг аваад яв. Харуумаа бүжи хоёрыг тэнд байгуулаач. Гэх жишээ. Нөгөө гал удрах багшийн шинэ Монголыг тийшээ өрөөлт. Энэ англи сургуулиудыг бас өрөөлт. Салбар сургуулаа нээгээч. Сургуулийн барилгыг нь бол улсын буюу нийслэлийн төсөө өрөнгөөр бариад өгч. Нөгөө шинэ хотуудын төвд. Энгүүл 7 буудалд барьж байгаа Сэлб хот маань дан одоо энэ хямд орон сууцаар бүрдсэн maybe одоо дундаж төвчнөөс доогуур амьдралтай хүмүүсийн бүлэглэл бий болохгүй юм чинь. Ийм арт өгөр юу хвчлээд. За ингээд тэгээ 3 дугаар шатлын эмнэлгүүдийг бас хотын төвөөс гаргая. Энэ 1-р эмнэлэг дээр бид нэр судалгаа хийж үзсэн чинь 83% нь 1-р эмнэлэгт өдөрт үзүүлж байгаа хүмүүсийн 83% нь нийслэлийн иргэд биш. Дандаа хөдөө орон нутгаас ирж байгаа хүмүүс үзүүлдэг. Тэгээд өвчин зовлонтой явж байгаа юм чи бас ганцаараа явахгүй. Заавал хажуудаа 1-ээс 2 хүн дагуулсан ингээд бөөн төвжрэл үүсдэг. Энэ эмнэлгүүдийг тэр хотуудын төвүүдэд ам оруулахын тулд тэнд хүмүүс төвлөрч тэр хүртээмжинд нь татагдахын тулд эмнэлгүүдээ бас гарах асуудлыг хийл таа. Тэр спортын ордон. Би зориуд зургийн тавьсан. Тэр бол одоо буулгаад эрх авраас ч төсөн мөсөн батлагдсан тэзүү зураг нь хийгдсэн шинээр барих гэж байгаа. Дахиад энэ шиг юм 4 давхар 5 давхар байшингийн өндрийн заал маалта дахиад тэрэн дээр нэмэх нь 9 давхар юм офисын барилга барих гэж байгаа. Тэнд нөгөө спорт холбоодууд тэр офист нь орж ажиллана гэж байгаа байхгүй. Тэгээ энийг ягаад Сэлб хот дээр барьчих болохгүй. Багшийн дэдийн тэнд дахиад энийг өргөтгöd нэмээд барих юм бол дахиад төгжрөл машин байтах хүн зүрх аргагүй болно. Тэг шийдэл юм байна ингэхгүй болохгүй байна гэж ийм л зүйлийг та нарт тавьчихъя. За энэ Сэлб хотын 2-3 удаа явчлаа. 7 буудал Чингэлтэй орчимд газар чөлөөлтийгээд барилгын ажил эхэлснийг та нар сошиалс мэдээ авсан байх гэж бодчих. Ийм байсан газар ингээд чөлөөлсөн, газар чөлөөлт хийсэн. Хот нь 350 орчим тэрбум төгрөг гаргаад анх удаага айх тутам газар чөлөөлтийн асуудал хийсэн. Энд хөрсний бохирдол хамт шийдэгдэж байгаа. Агарын бохирдол бас хамт шийдэгдэж байгаа. Түгжрэл хүртэл эрэг дамжуулж үзүүлж байгаа. Тэгэхээр санамсаргүйгээр бид нар энэ хавьд байгаа агарын бохирдлыг хэмждэг юм суурин харуулуудын тоног төхөөрөмжийн мэдээг яг тэр эрдэмтдээс нь авсан чинь манай энэ Баян хушуу Сэлбийн хөндийн хоёр чи одоо яг нөгөө голомт байхгүй юу? Нөгөө тэр агарын бохирдлын нягтрал ингээ яг төвлөрдөг газар зүүн байрлалынхаа хувьд бол яг энэ хоёр хөндийд ингээд агарын одоо нягтрал хамгийн их ингээд төвлөрдөг ийм байрлал. Тэгсэн тэр цаатлын дугуулаад байгаа чинь нөгөө Сэлб хотыг барих гэж байгаа байршил байхгүй юу? Ингээ сарнц. Агарын бохирдлын нягтрал нь өөрөө сарнц. 20-с 40 дамбруу бол 40 орчим хувиар сарнц. Нааша 5 буудлар бол 20 орчим хувиар агарын бохирдлын нягтрал нь сарнц. Тийм учраас газар чөлөөлт хийх. Дээрээс эн чинь зөвхөн агарын бохирдол биш. Энэ хөрсний бохирдлыг нулж орлоо шүү дээ энэ ч одоо. Тэгээ эргэн тойронд нь хүмүүс одоо ходог ухаал хашаандаа би устаа гээл тэрийг баг зарим нь уугаал тэр ингээ аюу төвхтэй нөхцөлөд. Тэгэхээр 20 минутын хот концепт юу? Бид нар нэг төвт хотоос олон төвт хот болох энэ бодлогын зорилт өөрөө зөв юм байна. Энийг шийдэх нь маш чухал юм байна гэж ингэж одоо ойлгосон. Болцсон. Дуусах. За. Ингээ энэ заах би нэг ганцхан үг өгч. Энэ нэг 10 одоо байгаа төвийн 6 дүүргийг дүүр болгон хэдэн хот байгуулах гэж байгаа нь энэ. Төлөвлөж байгаа 14 хот тугаан энэ. За хэрвээ ийм 14 хот уу нэг төвт хотоос олон төвт хот болж чадах юм бол сая нөгөө юу чинь хүртээмж чинь эн чинь 39-с 91% болтлоо ингээд нэмэгдэх юм судалгаа байна гэж та нарт хэлэх гэсэн. Тэгэхээр Улаанбаатар хотыг нэг төвт хотоос олон төвт хот болгохын бодлогын зорилт нь зөв байна. Ийшээ хөрөнгө оруулалтаа хийх хэрэгтэй байна гэдэг. За ингээд улсын хурлын засгийн газар энийг дэмжиж хот улсны эрх зүйн байдлын тухай хуулийн шинжилсэн хариуцлага хийсэн мөн хот байгуулах тухай 72 дугаар тогтоолгод улсын их хурлын тогтоол гарсан. Энэ тогтоолоор Монгол улс улсын зэрэгэлттэй 6 хоттой болж байгаа. Хуучин бол бид нар Улаанбаатар гэсэн ганцхан хоттой
ийм Монгол улс байсан бол улсын зэрэгэлтэй 6 хот, орон нутгийн зэрэгэлтэй 43 хот, дагуул 4 хоттой ийм болох тогтоол гарсан. Аймгийн төвүүдийг бол бүгдийг орон нутгийн зэрэгэлтэй хот болгож байгаа. Бид нэр ховд хот гэж ярьдаг шүү дээ. Сурцсан тий ховд хот. Тэгээд тэрийг аймаг сум мөн болгоод ингэж ятсан. Улаанбаатар хотын хувьд бол улсын зэрэгэлтэй 2 хот, орон нутгийн зэрэгэлтэй 14 хот. За улсын зэрэгэлтэй 2 хот гэдэг нь юу гэхээр зэрэг налах багнуурын амбиц орсон. Бас улс төр орсон. Тэгээд тэд нэр ингээд бие даасан юм улсын зэрэгэлтэй хот улмаар байна гэдэг зүйлийг тэнд лобби их хийсэн. Тэгээд за энэ 72 дээр бол ингээд манай алсын 3 дүүргийн 2 нь баггүй юу. За Багангаа дүүргээ бол бид нар дүүрэг гэж нэрлэдэг юм байна. Дагуул хот гэж нэрлэгээд ингээд Улаанбаатар хот 3 дагуул хоттой болсон. За ингээд ер нь бол ийм хотуудын жишг кейс байгаа юм байна. Өмнө Улаанбаатар хотын засаг захиргааны бүтэц ер нь ямар байсан гэж харсан. 60 оны үндсэн хуулиар бид нар Улаанбаатар хот 4 ориенттай байсан. 92 оны 4-р үндсэн хуулийн дараа бид нар төвийн зураг алсын 3 юм дүүрэг 9 дүүрэгтэй болсон. 19 оны үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн үр дүнд бид нар өөрөөр Улаанбаатар хот маань 14 хот 3 дагуул хоттой болох юм боломж олцоо бүрдсэн гэж хэлэх гэсэн. Тэгээ ингээд циклийг харсан чинь ингээд 30-30 жилээр өөрөөр засаг захиргааны бүтцийн шинжилэл бол явагдаад байсан ийм юм байгаад түүх харагдаад. За ингээд хотын дарагт 233 хуулиар бараг 300 орчим чиг үүрэг тэр хүнд ингээд оногддог. Энэ чиг үүргийг энэ хүн хэрэгжүүлэх ёстой. Энийг хэрэгжүүлж чадахгүй муу байна, тийм байна, инээ тэрэ гэдэг. Тэгээд өөрөөр хэлбэл хуучин одоо юу гэдэг хотын бүх төсөв нийлээд нэг 7-800 тэрбум төгрөгийн юм ярьдаг байх үед бол хотын дарга өөрийнхөө дэргэд байгаа засаг даргын хамгийн газар захирагчийн ажлын алба малуу гэдэг нэг энэ хэд 50 хүний бүрэлдэхүүнтэй энэ ажлын албадаараа дамжуулаад та бидэнд нэн шаардлагатай байгаа хөрөнгө оруулалт бүтээн байгуулалтын ажлыг зохион байгуулад болдог байсан байх гэж би бодож байгаа. Одоо хотын төсөвч өөрөө 3-4 их нийт болсон. Тэрийг нөгөө 50 хүнээр зохион байгуулна гэвэл нөгөө хүмүүсийн бас антумж хүрэх байсан. Антумын цагж хүрэлцэх байсан. Тийм учраас төлөвлөсөн хөрөнгөө буцаад мөнгөө татуулах. Нөгөө ажил нь ажил болохгүй баг. Заримдаа буруу зуруу сонголтууд хийх, хууль зөрчих, хувийн ашиг сонирхолд өртөж мэдэх гэдэг юм ийм олон сөрөг үр дагаврууд гараад байгаа учраас хотын дарга дээр төвлөрсөн энэ их чиг үүргийг салгая гэж. Өөрөөр зөвшөөрч. Би бол 60 орчим хувиар хотын дарга дээр байгаа эрх мэдлийг тарааж өгье. Одооны ухаар бол дүүрэг, хороо, шинээр ярьж байгаа бид нар энэ 20 минутын хот концептийн хүрээнд бол 14 хот 42 хороол гэсэн энэ нэгж хороол руугаа шилжүүлж өгье. 42 нэгж хороол гэдэг нь бас зүгээр зохиочихсан юм биш. Энэ Улаанбаатар хотыг 2040 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөн дээр ер нь Улаанбаатар хотод 40 он гэхэд 47 нэгж хороолол ингээд бий болох юм байна гэсэн юм архитекторуудын төлөвлөлт байгаа. Тэгээ 47 зарим нь бол хит их цөөхөн хүн амттай энэ төр байгаа тахлаар бид нар манай дээр нэгтгээд 42 байж болох юм байна гэдэг нэг санамзургуу тоо бичээд нэг нодломжлоо нэг танилцуулган дээр өгөө явуулсан чинь тэгээ тэр чигээрээ явсаар гад ингээд засаг газар 42 бол явчихсан байхгүй. Тэгээ ер нь бол тэр нь бол бас бодиттой зүгээр бас санамзургууч бичсэн юм биш. За ингээд одооны дүүрэг буюу шинээр байгуулагдах 14 хот руу бол ерөнхийдөө бол бүх гүйцэтгэх эрх мэдлийг чиглүүлээ. Хот дээр бодлого үлдэн хотын даргад нөгөө мега төслүүд үлдэн. Нөгөө метро, нөгөө трамвай, нөгөө туул хурдны зам гэдэг юм ийм том төслүүд нь хот дээр үлдээд бусад хот нийтийн аж ахуйн ажлын бүх чиг үүргийг 14 хот руу. 14 хотын дарга өөрөө тэр залбин нохоо муур яар өөрөө тэр хотхныхаа гэрэлтүүлэг явгууны замын асуудлаа өөрөө шийд, хог шороогоо өөрөө шийд, төсөвтөө эрх мэдэлтэй бүгдийг шийдвэрлэж байгаа гэж. Өөрөө тэндээ асуудлаа шийддэг бай. Тэгээд нэг хотхны одоо юу гэдэг хогны асуудал бункерээсээ айлхтаар хотын дарга руу уцтдаг. Хотхон дотор нь 2-3 залбин нохоо муур гүйлдээд ихтэй хотын дарга руу уцтдаг. Энэ нөхцөлөд салъя гэж. 42 хороол буюу нөгөө одооны 189 хороо. Энэ алтан твшин хөндөй дотор чинь 189 хороо байгаа. Бид нар ингэсэн. Яаж юм би дуусч байна. Зүгээр үү? Та нар намайг ганцхан өмнө сонсгоо. 189 хороо чинь ямар захиргааны эрх мэдлэг вэ? Та нарт ямар үйлчлэг үзүүлдэг вэ? Энэ хороонд амьдрэх үнэ гэсэн тодорхойлт бичиж өгдөг. Тэр нь тэрнээс цааш байхгүй. Нэг төрний санхүүгийн эрх мэдэл авахгүй хорооны дарга. Тэгээ энэ туулын хөндөй, энэ алтан твшин хөндөй дотор чинь 189 хороо. Бид нэр өмнө хүн ам нь ингээд 20 мянган зам хүрээд нэг хорооны хүн ам
их олон болоод нөгөө төрийн үйлчлэгээ хүргэхэд одоо их хүндрэлтэй байна энэ төргээд тэгээд шийдэл нь юу байсан гэхлээр зэрэг нөгөө 20 мянган хүнтэй хороогоо 2 хуваагаад дахиад нэг хорооны эсрэг дарга дахиад нэг 5 хүний бүрэлдэхүүнтэй нөхдүүд ингээд томлоод тэгээ энийг асуудлаа шийдэж гэнэ гэж харагдсан. Нөгөө нөхөрт нь ямар ч юм да захиргааны болоо санхүүгийн эрхэм мэдэл байхгүй учраас тэр хороон дарга болооч хэрэг алга. Дахиад ингээд асуудал тэр шийдэл биш байсан байна. Тийм учраас ер нь бол хорон дээр хяналтаас гадна хот нийтийн аж ахуйн зарим хэрэгжүүлэх гүйцэтгэгчиг үргэд одооны 42 хороол руу ингээд шилжнэ. Төсөвтэйгөө эрх мэдэлтэйгээ шилжнэ гэж байна. Энэ замын одоо нэг 2 км зам мам тавьдаг ч юм уу бусад хотын төслүүд биш үү одоо ингээд явгууны 3 км зам мамын төслүүд гэдэг юм уу. Энэ юмнуудыг бол одооны дүүрэг буюу нөгөө 14 хот дээрээ хэрэгжүүлэх нь зөв юм байна гэж. За ингээд энд бол төлөвлөлт, энд гүйцэтгэл, тэнд хяналт эргээд монитор хийж бодлого дахиж эргэж авах нь бол хот дээр байна ч гэдэг юм. За нэг юм харсан. За 42 болгож хуваасан нөгөө хорооллын маань юу? Хувилбар. За яг ингээд 42 хороол болгосноор ийм үерэг дам нөлөөллүүд байна. Одоо 3-аас 4 аймгийн хүн амттай тэнцэх хэмжээний дүүрэг гэдэг энэ яриа байхгүй болно. За энэ хаягжилт маягжилт тодорхой болно. 189 хорооноос 42 бол буурхлаа зэрэг илүү хүртээмж сайжирна майжирна гэдэг ингээд за нэг олон зүйлүүд бий. Энэ томчог нь бид нэг ингээд бичсэн байгаад байгаа. За ингээд нөгөө хүртээмж чинь одоо бол төвийн 6 дүүрэгдээр 2 дугаар шатлын эмдэг буюу дүүргийн нэгдсэн эмдэг гэдэг нэг эмдэг байдаг да. Ойр зургийн хагалгаа хийдэг байх гэж би бодсон. Тэр эмдэг 6 байсан бол одоо 14 болж нэмэгднэ ч гэдэг юм уу. Илүү танд 15 минутын зайд одоо 2 дугаар шатлын эмдгийн үйлчлэгээ очно энэ төр гэдэг юм уу. Одоо ийм нөхцлүүд бүр тийм байна. За ашгүй дууслаа. Таныг сандаргаад